За ихэнх хүмүүс AI ашиглаж чадахгүй байгаа. Ашиглаж чадахгүй байгаа шалтгаан юу вэ гэхээр нэг сэтгэлгээний ойлголт дутаад байгаа. Анзаараад хахад ихэнх хүний магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа та AI-г ямар төвшөнд ашиглаж байгаа вэ гэхээр зүгээр хайлтын систем шиг ашиглаж байгаа. Ийм чатлах төвшөнд гэсэн үг. Зүгээр энийг хийгээдэг, тэрийг хийгээдэг асуулт хариултын төвшөнд. Хинж өрөөсөө яг 24/7 ажилдаг туслахаа болгоё. Яг энэ ажлуудыг хийлгэе. Яг үнэхээр даатгаад өгчий гэдэг байдлаар agent маркер юус ашиглаж чадахгүй байгаа гэсэн үг. Agent те AI agent гэдэг маркер гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр би яаж та хувьдаа энэ agent гэдэг юм үүсгэх юм бэ? Зүгээр нэг юм Google-ээр хайж байгаа юм шиг энэ төвшөнд биш. Яг үнэхээр тултал ашиглаж сурах юм бэ гэдэг заавар бичлэг хүргэж юм. Өнөөдрийн бичлэг бол зарим нэг хүн цоошин байх бах, зарим нэг хүн амьдрал даанхуудаа сонссон байх бах, зарим нэг хүнд жоохон хэцүү байж магадгүй. Гэхдээ үнэхээр л өсөлт байдал нь юм байна. Энийг бид нэр ийшээ сэтгэл иймэрхүү байдлаар сэтгэлгээгээ шилжүүлэхгүй бол ер нь бол үнэхээр хоцорно. Тэгээд үнэхээр одоо цаг хугацаа мөнгө одоо юу байдгийг маш их зүйлээр хохирох эсэлттэй учраас өнөөдрийн бичлэгийг анхааралтай үзээрэй гэж зөвлөмөр байна. Окей. Тэгэхээр үндсэн бичлэг рүү илүү орцгоё. Хийн дотор хоёр ойлголт байна. Эхнийх нь юу вэ гэхээр job based thinking, хоёр дахь нь болохоор workflow based thinking. За бидний хуучин насан туршдаа ер нь бодож ирсэн, бидний сэтгэж ирсэн одоо зүйл маань юу гэхээр job based thinking буюу бидэд ажил дээр тулгуурсан сэтгэлгээ гэх юм уу? Эсвэл үүрэг ройл дээр тулгуурсан сэтгэлгээгээр бидэд ер нь бол сэтгэж ирсэн ба. За энэ маань юу вэ гэхээр одоо жишээ нь малчин, сантехникч, инженер, менежер, цэвэрлэгч, одоо өөр юу гэдэг нь гэх мэтчлэн сайлчин гэдэг ч юм уу. Тухайн хүний хийдэг ажлаар нь бидэд үүрэг ройлоор нь дүндэг байсан. Ажил олгогч ч гэсэн юу гэхээр тухайн хүмүүсийг үүрэг ройл дээр нь авдаг гэсэн ийм ажлын байр, яг ингээд ийм ажлын байр гэдэг юм хайрцагт оруулаад та энийг хийх ёстой гэдэг. Орчин үед яаж яадаг юм гэхээр энэ явсаар байгаа дөр орчин үед энэ маань эвдэрсэн. Яг ингээд ажлын байр гэдэг ийм дөрвөлжин хайрцаг дотор одоо байха болцсон бохгүй. Ажлын байрууд устж ийн гэдэг байгаас яагаад тэгэхээр хуучин яг энэ сэтгэлгээч ийм байсан бохгүй. Энэ дотор би одоо жишээ нь энэ дотор би гой зурчилтай гэдэг. Энэ дотор ингээд та байна, би байна. Яг л энэ хайрцагын дотор хэдүүлээ байх хэрэгтэй болсон. Гэтэл энэ маань устж байгаа. Хизээ устж байгаа вэ гэхээр энэ маань өөрөө 2022 оноос энэ маань устж эхэлж байгаа. Юу болоод энэ устж эхэлсэн бэ гэхээр өөрөө Chat GPT гэдэг энэ нэг химэл оюухан гарч ирснээс энэ хүний ингэж хайрцагладаг ажлын байр гэдэг юм ойлголт нь өөрөө багаар устж эхлээд энэ айгүй үр дүнгүй болж эхэлж байгаа байхгүй. Яг тэгэхээр AI өөрөө ингэж ройлоор ажилдаг биш, workflow буюу ямар нэгэн ажлын дарааллуудаар явдаг. Хэдүүлээ зүгээр бодоод үзэх юм бол жишээ авъя л да. Хэдүүлээ зүгээр менежер гэдэг одоо чинь маркетингийн менежер гэдэг юм ажлын байр байлаа гэж бодъё заяа. Энэ чинь зүгээр ингээд бидэд маркетингийн менежер гэдэг хүн л болохоос биш, энэ хүний хийж байгаа үүрэг чинь дотроо нийтдээ за нэг 50 ширхэг магадгүй ийм жижиг ажлын магадгүй ийм нийлмэгжил биш үү те? Нийлмэгжилэгч би. За би буруу хэлж магадгүй sorry. Нэгсэндээ нэг иймэрхүү ажлуудыг хийдэг хүн ингээм одоо ингээд маркетинг менежер гэдэг. Маш олон ажлууд, маш олон юмд одоо ингээд хийдэг. Эдний бөөгнөрлийг өөрөө маркетинг менежер гэдэг. Бид нар ингээд нэг юм хайрцаг хийгээд өгч байдаг ш. За, надад очроо бол гэдэг. За одоо болохоор ингэж явж болохгүй болчиход байна. За тэнгүүт одоо болон эсрэгээр юу болоод байна гэхээр workflow based thinking гэдэг нь за ямар нэгэн үр дүн гарахын тулд одоо жишээ нь хэдүүлээ ийм болчиход байна л да. Энэ нөгөө хүмүүс маань байна. Одоо энэ хэдүүлээ байна. Ийшээ ингэж хэдүүлээ үр дүн гаргахын тулд би ямар ийм алхмуудыг 1 2 3 4 5 гэдэг ямар алхам гаргаад энэ үр дүн гарах юм бэ гэдэг ийм шин сэтгэлгээний юм гарч ичээд байгаа байхгүй. Бидний одоо энэ сүүлийн үед гарч ирээд байгаа юм. Тэгэхээр ийм хоёр юм руу хуваачаад гэсэн. Одоо хэдүүлээ зөв жишээ аваад нэг ингэж үзүүлээ зөө. Яг ийм бохгүй. Тэгэхээр өдөр тутам руу орохоор энэ маань яаж яваад байдаг вэ гэхээр ингэж харагддаг гэсэн. Хэдүүлээ ийм хоёр хөвлөлбөр. Энэ болохоор манай одоо жишээ нь хуучин job based thinker. Нөгөөдөлд нь болохоор манай ямар хүн байна гэхээр workflow based thinker гэдэг хүн байна. За энэ хоёр хүний ялгаа нь ийм болчиход байгаа. Одоо орчин үед яг ийм болчиход байгаа юм зөө. Энд гоо хуваач. Муухай зурчлаа хуваач. Тэгсэн бүр муухай зураш. Гэтэ бас окей. Одоо хэдүүлээ жишээ нь бодъё л да. Энэ хүн хэдүүлээ за компани гол зорилго нь ийм заяа. За би энэ сар магадгүй за 5 сая төгрөгийн борлуулалт хийлээ гэдэг жишээ авчий заяа. За ингэж жишээ авчий. Бидний
магадгүй зардаг бараа бүтээгдэхүүн маань хэдэн төгрөг вэ гэхлээр за магадгүй би 100к за 1 сая төгрөг гэж үзье би. Тэгэхээр би 1 сая төгрөгөөр би жишээ нь 5 ширхгийг би зарах шаардлагатай болж шít 1 сая төгрөгөөр би 5 ширхэг. За. Ийм хэдүүлээ зорилготой байлээ зөө. За энэ хоёр хүн хоёулаа өөр ажил руу орно. Яг адилхан юм ажил зөө. Тэгэлээ 5 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа нэг бараа маа 1 сая төгрөг 5 ширхэг бидээ заах борлоготой. Окей. За ингэнгүүт job based thinker гэдэг хүн яг хөө гэхлээр за би content expert-тэй маркетингийн менежер. За нэг менежер гэдэг хүн байна. Менежер гэдэг байна тий. За менежер гэдэг нэг хүн байна. За магадгүй нэг одоо нэг контент бүтээгч гэдэг хүн ч юм уу авлаа гэж бодъё. За энэ хүн контентыг хийж өгнөө. Мэдээж хэрэг тий. Контент хийгээд ороод ирэнгүүт нь араас нь одоо чатбот мод гэдэг юм. За чатботыг хийдэг нэг хүн бас хийж өгнөө. Тий. Ингээ нэг үргөрөөл. Одоо чатбот хийдэг хүн. За ингээд нэг хийдэг хүмүүс орж ирлээ. За энэ хүн энэ менежер гэдэг хүн үндсэн юмнуудаа тодорхойлоо, үйл ажиллагаа хариуцлаа, контент хийдэг хүн контентоо хийлээ, чатбот хийдэг хүн чатботоо хийлээ. За тэгээ араас нь нөгөө нэг магадгүй одоо яах юм. Одоо та өөрөө магадгүй утсаар яриад одоо борлуулалт хийдэг ч юм нэг иймэрхүү юм явагдаж байгаа юм газруудад бол. За ингээд байдаг. Тэгээд одоо хүн орж ирээд байгаа ч мэддэхгүй, борлуулалт байгаад байгаа ч мэддэхгүй, хүмүүс холбогдоод байгаа авахгүй байгаад ингээд бүр юу болоод байгаа мэддэхгүй нэг юм ингээл яваад байгаа. За хажууд нь workflow based thinker гэдэг хүмүүс яадаг болчиход байна гэхээр за би 5 сая төгрөгийн борлуулалт хийхийн тулд ямар алхам авдаг вэ гэдгийг бодож байгаа байхгүй авдаг вэ. За тэнгууд энэ чинээс яаж нөхөн бодох гээд байна гэхээр ухрааж бодно гэсэн үг. За хэдүүлээ жишээ нь ухраага 5 сая алхам дэлхийн хамгийн эхлээд хэдүүлээ юу байх гэхээр одоо чинь ингэнэ гэсэн үг. Энд байгаа би 5 сая гэж тавилаа. За 5 сая төгрөгийн би борлуулалт гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр 5 ширхэг гэсэн үг шүү дээ, тэ? За 5 ширхэг. 5 хүнд би санал болгоно гэсэн үг. 5 хүнд одоо борлуулнаа гэсэн үг. За нэг иймэрхүү юм болж байна, тэ? За би ингээ эндээс нь явчих үзье. Итэ ухрааж байгаа гэсэн үг шүү зөө. За би 5 хүнд борлуулнаа. За 5 хүнд борлуулахын тулд би мэдээж хэрэг хүн болгоно бодлож авахгүй. Тэгэхээр нэг за 10 хүн болгоны нэг нь авдаг байл та. Тэгэхээр би нийтдээ нэг 10 хүн гэхэр чи би нийтдээ нэг 50 хүнтэй холбогдох хэрэгтэй болж байгаа. За хэдүүлээ бодъё. 50 хүн надаас ямар нэгэн байдлаар үн асуух хэрэгтэй. За тэгээд 50 хүн үн асуухын тулд над руу магадгүй дахиад нэг би 500 хүн мессеж бичих хэрэгтэй. За 500 хүн мессеж бичихийн тулд би за ядаж нэг одоо юу гэмээр за бодъё л тоо. За ядахнаа нэг 100к үзэлт авъя л та. За 100к үзэлт авахын тулд би нийтдээ за нэг бичлэг маань 10к үзэлт авдаг байлаа гэж би дахиад бодоход тэгэхээр нэг би 10 ширхэг бичлэг хийх хэрэгтэй. За 10 ширхэг бичлэг орчим хийх хэрэгтэй байна. Окей 10 ширхэг бичлэг хийхэд би юу хийх вэ гэхээр бичлэгнийхаа санаагаа гаргана, бичлэгээ бичнэ, бичлэгээ эдитлэн, постлно. Окей ингэ бодчих шүү дээ. Одоо шин за би 10 ширхэг хийхэд би зүгээр ингэж яг бичлэг хийх гэж би бичлэг одоо хийж байгаа бичлэгээ богинохан болгох зүйл бичлэг хийх гэж бичиж за. Богинохан бихгүй зааварах гэдэг. Ингээ бодъё. За ингээ нэг юм алхмууд гараад ирж штэ хэдүүлэн те. Ингээ алхам гараад ирж байна. За одоо хэдүүлээ энэс хойш яах вэ гэхээр за ийм workflow үүсэж байгаа юм. За эднэрийн алийг нь AI хийх боломжтой, алийг нь хүн хийх боломжтой. Ингэж боддог гэсэн үг. Одоо энэ чинээс харах юм бол за би ийм алхмуудыг хийх юм байна. Окей, бичлэг хийх нь бичлэгний магадгүй би санааг нь AI-аар гаргуулж болж байна. Тэ? Бичлэгээ яалтчгүй эдитинг ингэж болж байна. За би 500 мессеж бичих энэ процессыг би AI хийжүүлж болж байна. Тэ? Гэмэтчлэн ингэж AI хийжүүлээ явуулдаг гэсэн. За ингэж ухрааж бид нар бодох хэрэгтэй болтгоо гэсэн. За ингээд хараад үзэхээр энэ хоёр хүний аль нь та боддоор амжилтанд хүрэх юм шиг харагдчихэв. Зүгээр ингээд хэдлээ шууд нэг нөгөө ярахад. Яаж үз энэ хүн байгаа сте. За нэг ийм юм энэ хүн чи иймэрхүү юмудаа хийж энэ хүн болох өөр байгааз. За энийг ингэчих юм окей. Ийм болцсон гэсэн үг өөрөө. Тэгэхээр компаниуд одоо амжилттай явж байгаа компаниуд ямар байдал руу шилжиж эхэлж байгаа гэхээр хэр олон хүнтэй ажилтнтай гэдгээс илүүтэйгээр хин ямар ажлуудыг хийдэг юм ажлын одоо workflow буюу явц нь өөрөө урсгал нь ямар байна гэдэг юм ингэж гаргаж ирдэг гэсэн. За компанийн бүх урсгалуудыг хардаг өөрөө юм нэршил байдаг. Энийг яг аль бисний нэршлэр юу гэж нэрлэдэг вэ гэхээр snapshot гэж нэрлэдэг байхгүй. Snapshots. Одоо энэ компанийн ямиг дээрээс нь харна гэсэн. За энийгээ хүртэл AI-аар гаргуулах боломжтой болсон.
За ийм байдаг гэсэн үг. За одоо тэгэхээр хэдүүлээ workflow based thinking-ийг яг яаж хэрэгжүүлдэг юм бэ гэдэг би заавар яг дараалал руу та бүхэнд харуулъя гэж бодож байна. Яг яаж хийх вэ гэхээр. За эхний алхам юу вэ гэхээр манайх харах юм бол үр дүн юу юм? Ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм бэ гэдэг нь тоо амар чухал гэсэн үг. Би ямар үр дүнд хүрэх гээд байгаа. За хоёр дахь алхам. Яг энэ үр дүнгээсээ бидэд дараагийн алхам нь юу болж ийн гэхээр reverse engineer гэж. Engineering ийм орж иж гэсэн. Reverse engineering гэдэг нь ухрааж бодох гэсэн. Миний хүрэх гээд байгаа үр дүн юм байна. Араас нь ухраана. За энийг өөрөө юу гэж нэрлэдэг вэ гэхээр Grand Master Strategy гэдэг байхгүй. Grand Master Thinking гэдэг. Одоо chess Grand Master Thinking гэж нэрлэдэг байхгүй. За яагаад ингэж нэрлэж юм гэхээр chess Grand Master Thinking гэдэг чи. За шатрын ийм Grand Master-ууд юу гэж боддог вэ гэхээр шатар одоо урагшаа боддог. Зүгээр ингээд явцтай очих нь ерөөсөө олддоггүй байхгүй. Явж жагаад энэ шатар дээр өөрөө энэ хүмүүсийг харах юм бол хэрхэн мадлах вэ гэдэг юм а толгойн дотор харчаад тэнчэнээсээ ухрааж бодоод үйлдэлүүдээ хийж эхэлдэг гэсэн үг. Ингэж ийж давааны цаадах даваа дараа дараагийн юм харж алсыг хараад тэгээд үр дүн сайтай байдаг гэсэн. Түүнээс биш өнөөдөр одоо шинэ юу гэмээр юм. За ингэж нүүчээд ингэх юм бол ингэнэ гэдэг юм боддоггүй байхгүй. Одоо шинэ их хүмүүс тэгж л байгаа. Өглөө босоо за өнөөдөр юу хийж бодож байгаа. Тэгж бодохгүй гэсэн. Яг Grand Master шиг бодно гэсэн. Энийг хийх арга нь юу вэ гэхээр энэ байна. Reverse engineering. Эхлээд би үр дүнгээ гаргачлаа. Тэ? Араас нь тэнээсээ ухрааж бодно гэсэн. За ухрааж бодонгуудаа явсараад 3 дахь алхам руу явсараад 3 дахь алхам руу орно гэсэн. За 3 дахь алхам маань энд юу гарч ирж байна гэхээр workflow гаргана. Одоо чинь эцэнэс тэг эхлээд хэдүүлээ гол зорилгоо биелүүлж үр дүнгээ гаргаад ирлээ шүү дээ. Үр дүнгээ тодорхойллоо, үр дүнгээсээ ухарж бодлоо. Ухарж уусны хороос workflow гаргалаа. Дөрөв дэх алхам маань эцэнэс юу орж ирж байна гэхээр холбох гэж. Connect хийвч юм бэ. Холбож гарч ирсэн. За яг юуг нь AI хийх юм, юуг нь хүн хийх юм, юуг нь хийх юм ойлгомжтой гэсэн. Ингээд таны зураг гараад ирж байгаа юм. Тэгээд энэчнээс би за эднийг AI хийж болох юм байна. Эднийг хүн хийж болох юм байна гэдэг байдлаар явах юм бол хүмүүс хоцрохгүй яг хэрэгцээнд тулгуурлаад ашиглах өөрөө боломж нь үүснэ. Тэгэхээр энийг өөрөө workflow based thinking гэдэг. Role based thinking биш. За тэгэхээр эднэрийг манайхан өдөр тутамдаа хэрэгжүүлж сурах нэ. За мэдээж хэрэг тэгэл нэг өдөр имжлэг үзээ шууд хүндээс сурчихгүй. Гэхдээ гол нь таны бодлыг чинь их өөрөө энэчнээс эхлэх хэрэгтэй гэсэн үг. Ингэж явж хэдүүлээ AI-ийн энийг амар шуурган донд хэдүүлээ. Одоо унчихгүйхан шиг тэ үр дүнтэй ашиглаж явах нэ. Тэгэхээр энийг ашиглаад эхлээрэй гэж би зөвлөмөр байна. За тэгээд ямар нэгэн байдлаар бизнестэй энэ cloud AI-ийн бүхэн системүүдийг, эйжентүүдийг компани дээр шууд суйлуулад бэлэн систем аваад ашиглаж хүсэлтэй байгаа. Тийм хэрэгцээтэй байгаа хүн байвал доор угаал линкээр ороод надтай цаг тоглох боломжтой. Тэгээд хоёулаа ярилцаад тэрээ үнэхээр бидний тусалж чадхаар зүйл байх юм бол танд хэрэгтэй зүйл байх юм хэдүүлээ хамтарч ажиллах тийм боломжтой нөхцөл байдлууд байгаа шүү. Тэгээд доор угаал линкээр ороод цагаа тоглоорой. За тэгээд өөр бас дараагийн ямар бичлэг үзхийг хүсэж байгаа манайхан комментэд үлдээгээрэй. Тэгээд хэрэгтэй байсан бол лайк дараа subscribe дараад намайга дэмжээрэй. За тэгээд бүгдэнд баярлалаа. Энэ үрт хамт үзсэн бүх хүмүүстээ баярлалаа.